За саяхан Монгол Улсын хурлаар үндэсний баялагын сангийн тухай хууль батлагдсан. За үүнтэй холбогдуулж тогтоолыг хэрэгжүүлэх ийм зарим арга хэмжээний тухай хуулийг хэрэгжүүлэх шүү. Зарим арга хэмжээний тухай тогтоолыг өнөөдөр батллаа, эзэслэн батллаа. За үндэсний баялагын сангийн тухай үндсэн гол концепцийг та бүхэн мэдэж байгаа. За үндсэндээ үндэсний баялагын сан гэдэг нь 3 сангаас бүрдэж байгаа. За ирээдүйн сан буюу үндсэндээ Норвегийн ийм ирээдүйн сан, хөгжлийн сан гэж нэрлэдэг. Энтэй үндсэндээ ижил төстэй ийм концепцтэй. Өөрөөр хэлбэл баялагын сангаас ирээдүйдээ хадгалъя. Ирээдүйн хойч үедээ зориулж хадгалнаа. За энийгээ бол мэдээж арвижуулна, баяжуулна. За хоёрдугаарт сан маань хуримтлалын сан байгаа. За энэ хуримтлалын сан байна. Үндсэн концепц нь бол энэ Сингапурын хөгжлийн концепцтэй бол дунд хөстэй. Энэ хуримтлалын сантай. Өөрөөр хэлбэл өнөөдөртөө өнөө үедээ зорцуулах ийм боломжийг бий болгоё гэдэг ийм зохицуулт байгаа. За өнөө үедээ бид 3 чиглэлээр эрүүл мэнд, боловсрол, орон сууц гэсэн ийм 3 чиглэлээр ашигланаа гэж. За 3 дугаарт нь бол хөгжлийн сан буюу ирээдүйдээ хийх хөрөнгө оруулалтуудыг өөрөөр хэлбэл дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт оруулсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулнаа гэж. За үүний орлогын гол их үүсвэр нь бол төсөвтэй холбоотой. Өөрөөр хэлбэл төсвөө бид хэрхэн яаж зөв удирдах зохион байгуулна. Тэрний үр дүнд төсөв ашигтай гарвал докторжуулалтын сангийнхаа 50%-ийг нь энэ сандаа хуримтлуулад цаашдаа хөрөнгө оруулалтаа хийгээ явна гэдэг. Ийм үндэсний баялагын сангийн үндсэн концепцийг бид хуулиар баталсан. За тэгвэл өнөөдөр засгийн газрын тогтоолоор үндсэндээ хуримтлалын сан дээр бид нар нэлээд онцолж хэлэхээр ийм зохицуулт хийхээр тогтоол гарлаа. За ингээд 2023 оны хуримтлалын санд бүрдүүлэх, орлого бүрдүүлэх үүрэг бүхий Эрдэнэс Монгол компани дээр байгаа 2023 оны 500 тэрбум төгрөг хүртэлх төрийн өмчит компаниудын 34%-ийн ноогдол ашиг буюу 500 тэрбум төгрөг хүртэлх энэ их усүрийг уг санд хуримтлуулж үүнийг тэр даруйд нь орон сууцны хөтөлбөрийг эргэлтийн хөрөнгийн санхүүжүүлж хөрөнгө оруулалт хийхээр ийхүү шийдвэрлэлээ. За тэгэхээр энэ 500 тэрбум төгрөг маань ер нь ямар хэмжээний мөнгө юм бэ гэж. За тэгэхээр Монгол улс хамгийн өндөр ипотек гаргаж ирсэн буюу 2021-22 онуудад ковидын тэр хүнд үеүүдэд 750 тэрбум төгрөг гаргаж ирсэн. Нийтдээ хамгийн өндөр үедээ. За тэгвэл энэ жил Монгол банкны тооцоо гаргаснаар Төв банк их усүр гаргаж 500 хүртэл тэрбум төгрөг. За эргэн төлөлтөөс буюу мөн банкуд өөрсдийн их усүрээр 200 тэрбум төгрөг хүртэл. За ингээд энэ 500 тэрбум төгрөг нэмэгдэхээр нийтдээ 1.2 их найт төгрөгийн ийм ипотекийн зээлийн эргэлтийн их усүртэй болж байна гэсэн үг. За энэ бол өмнө эзэж хоримтлагдчих байгаагүй, бий болж байгаагүй ийм боломжоо гэсэн үг. За тэгэхээр нийт банкудаас бид судалгаа авахад 17 мянган иргэний хүсэлт банкуд дээр ирсэн судлагдж байгаа юм байна. За жилдээ 5-аас 6 мянган ийм зээл гардыг 500-аас 700 тэрбум хүртэл их усүр байх үед. За тийм учраас ингээд нэг их найд гараа явчихж байгаа учраас энэ 17 мянган хүсэлтээ өгсөн иргэдээс яг банкныхаа шалгуурыг даваад банк өгөө их усүр хэрэгтэй байна гэж байгаа ийм тохиолдолд энэ 1.2 их найд маань үндсэндээ 10-аад мянган иргэний ипотек гар дээр нь очих, 10-аад мянган байр шинэ эзэдтэй очих ийм боломж бүрдэж байгаа. Ийм тогтоол батлагдаж гарлаа. Ингээд батлагдаж гарсан өдрөөсөө хэрэгжээд эхэлнэ. За эх нэгд өдөр Төв банкн дээр энэ сангуудын маань данс нээгдсэн байгаа. Ингээд эхний гүйлгээнүүд хийгдээд тэгээд гол нь Төв банк энэ их усүрүүдэд удирдаад ипотектэйгээ уялдуулаад банкудтайгаа ингээд хуваарлалтай хийгээд ингээд явах нэ. За ийм баяртай мэдээг та бүхэнд дуулгах байна.